Одмондөр суугаас та бүхнийхээ амрыг мэдчилж байна. Цусгүй тулаан шатрын нэвтрүүлэг маань та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Future of Lifestyle Tokyo application болон өв соёл уламжлалт дэвтлэгч оюу толгой компани ивэнтдгээ ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV Одмондөр радио 107 83.3 гэсэн хост дэлгөөнөөр та бүхэнд хүрч байна. Студид шатар сонирхогч шатрын стример Аги за хөтлөгч Уран Чимэг хоёр бэлэн болоод байна. За өнөөдрийн нэвтрүүлгийн сэдэв бол Шин хаан Айсви Алекхийн Капабланка нарын 1927 онд дэлхийн аврах шалгаруулах тэмцээний нэгдүгээр өргийг ярилцах гэж байна. Өдрийн мэнд хүргэе Аги. За өдрийн мэнд орно. За тэгээд нийт үзэгчдээ бас энэ сах өдрийн мэндийг хүргэе. За та бүхэнтэйгээ бас дахин нэг удаа бас нөхөө шатрын анализээр уулзж байгаад маш их баяртай байна. За өнөөдрийн өрг маань болохоор 1927 онд тоглогдсон дэлхийн аваргын тэмцээний үеэр тоглогдсон эхний өрг бол байгаад байгаа. За тэгээд өнөөдрийн тоглох хоёр хүн болохоор Александр Алёхин гэж байгаа тийм. За Алёхин болохоор Капабланкагийн аас гарсан дэлхийн аварга байгаа. За нөгөө нь болохоор бидний бас өмнөх өрг дээр бас танилцуулж ирсэн тийм. Хосе Раул Капабланка гэж хоёр хүн байна. За энэ хоёр хүний талаас манай урнаа маань ямар мэдээлэл олж цуглуулав? Өнөөдрийн бас өргийн талаар ямар мэдээлэл олж цуглуулав? За үзэгчтэйгээ хуваалцъя. За Капабланкийн хувьд бол яг нэг өмнөх нэвтрүүлэг дээр яригдчихсэн хүн байсан. Тэгээд Куби иргэн 1988 онд төрсөн. За яг энэ тоглолтын үед бол 39 настай байжээ. Тэгээд шатрын Моцарт гэж алдарсан маш цэвэр тооцоотой алдаа гаргадаггүй тоглолтоор алдартай. За Капабланка 1921 онд Ласкрыг ялж дэлхийн аврах болсон. За тэр цагаас 6 жил аврагын судлаа хадгалсан хүн юм байна. Гэвч түүний хит өөртөө итгэлтэй сэтгэл хөдлөлөө барьсан хүйтэн хандлага нь Алекхны сэтгэл зүйн дайралтад сөхөрсөн гэж үздэг гэсэн байх юм. За Алекхны хувьд бол 1892 онд төрсөн. Тухайн үед 35 настай буюу өрсөлдөгчөөсөө 4 насаар дүүсэн байна. За тухайн үед зөвлөлтийн хувьсгал дөнгөж өнгөрч Франц руу дөрвсөн байсан юм хуульч мэрэгжилтэй хүн байжээ. Тэгээд хит гүнзгий стратеги нарийн тооцоотой давталгааны мастер гэдэг шатрын ширээний хувь салхи гэж нэрлэгдэг гэсэн байна. Тэгээд 1917 онд бол октябрийн хувьсгалын дараа зөвлөлт засаг тогтоод олон сэхэтнүүд гадаадд дөрвж байсны нэг нь бол энэ Алекхэн тамирчин маань байжээ. За нэг иймэрхүү мэдээлэлтэй байна да. За баярлалаа. Маш сайн мэдээлэлүүд байна. За баярлалаа. За энэ хүү тэмцээн маань 1927 оны 9 сарын 16-наас 11 сарын 29-ний хооронд болсон тэмцээн байгаамаа. Шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 34 өрг тоглогдсон тэмцээн байдаг. За тэгээд энэ тэмцээнд болохоор нэг нь болохоор аварга хамгаалж тоглож байгаа Капабланка. Нөгөө хүн болохоор шинэ аварга болохын төлөө шинэ хаан болохын төлөө бол ингэ ирж өрсөлдөж байгаа Александр Алёхин хоёр маань байгаамаа. За тэгээд энэ хүү өргийг сонгож авсан шалтгаан бол бас их учиртай. За Александр Алёхин гэдэг хүн болохоор маш гайхамшигтай суут бас хүн байгаа. За стратегичтэй маш мундаг. Тэгээд нэг сайн тал нь болохоор өрсөлдөгчөө маш их судалдаг. Би ингээд урнаатай тоглож байгаа гэж бодох юм бол би урнааг сайн судлах нь шүү дээ. Энэ хүний сул тал нь юу юм, давуу тал нь юу юм те. Яавал би энэ хүнийг хожих уу гэд те. Энэ тал дээр бол маш их судалж те. Тэр тоглодог хүн юм байгаа юм. За яг энэ 27 оны тэмцээнээс өмнө болохоор Алёхин Капабланкаг бол хожиж байгаагүй. Яг аль бие усны шийдвэрлэх тэмцээнүүдэд бол нэг ч хожиж байгаагүй. Капабланка бол ерөөдөө Алёхины бол маш дотроо хүндэлж явдаг, биширч явдаг хүн байсан гэсэн үг. Нэгсэндээ Алёхин бол Капабланкийн бол фэн байсан гэсэн үг тийм. Маш их биширч бүр ингээл үнэхээр ямар мундаг юм бэ Капабланка тийм. Яг л ийм болох юмсан дотор мөрөөддөг байсан тэр хүн гэсэн үг байхгүй. Тэгээд энэ хүнээ болохоор 27 онд энэ хүнтэйгээ бол аврагын төлөө тоглохоор ингэж шинэ сонгогдож тийм боломж олцсон гэсэн үг л дээ. За тэгээд Алёхин маань бол өөрөө бол Орос хүн. Алёхины талаас товчхон ярих юм бол Орос хүн байгаа. Тэгээд өөрөө бол тийм элит гаралтай. Тайж язгууртан гаралтай гэсэн үг. Тийм болохоор яг нэг яагаад шиг Франц руу 1921 онд нүүх болсон бэ гэхээр тухайн үед нэг Оросд хувьсгал гараад за тэгээд тухайн үед большевикууд тухайн үеийн язгууртан Монголд ч бас тийм хүн болж алтан ургийнхан эдэргээл тийм хүмүүсийг хавчин гадуурхах янз бүрийн байдлаар жишээ тийм юм болж ирсэн учраас тэрнээс цухтааж большевикуудаас цухтааж бол Франц руу бол явсан байдаг тухайн үед. За тэгээд 21-ээс 27 он хүртэл Францад бол зүгээр яг тухайн улсын иргэншлиг нь
аваагүйгээр амьдарч хагаад 27 онд болохоор яг Франц улсын аль биесний иргэн болоод за тэр Францын нэрийн өмнөөс тоглосон гэсэн үг. За нэгсэндээ Франц Куб гэж хоёр улс маань дэлхийн аваргын төлөө тогсон гэсэн үг. За нэг маш гоё одоо кино байдаг. 1980 оны кино байдаг. Тэр нь болохоор White Snova Francia гэдэг Оросын цагаан цас гэдэг нэртэй тийм кино байдаг л та. За Белли Снег Росси гэдэг орсоор бодож хэлдэг байхгүй. Тийм кино байдаг. Энэ кино болохоор тийм алийнхны тухай кино. Энэ киног бас манай бас үзэгчд маань үзээрэй гэж та бүхэндээ уриалъя тийм ээ. Маш гоё кино байдаг. White Snova Francia гэдэг кино байдаг тийм. Тэгээ энэ кино дээр тийм алийнхны тухай ингэж гардаг. Алийнхны тухайн хүн яг ямар хүн байсан юм бэ тийм. Тэг кинонд гардаг нэг үйл явдал амар гоё. 1914 он буюу дэлхийн 1-р дайны үед алиохан болон Оросын хэсэг шатарчид болохоор германчуудад баримтлагдаад тэгээд нэг хэсэг байдیں۔ Сар гарантай. Тэгээд байж авах хугацаанд болохоор германчууд алиохныг болохоор мундаг тийм бол шатарчин гэдгийг бол мэдээд бидэндээ тоглооч гэж тухай хэлдэг. Тэгээ алиохан болохоор тухай болохоор 32 Германы офицертой тоглодог. Нэгэн зэрэг 32 үнэтэй. Тэгэхдээ юугаараа онцлог байсан бэ гэхээр алиохан болохоор бүр хот очиж суугаад сандлаа нөгөөдөж харуулж суугаад харахгүйгээр тоглосон гэсэн үг. 32 үнэтэй харахгүйгээр амар байгаас тээ. Тэгээ супер яаж тоглох вэ? Одоо юу яаж байгаа штэ ингээд цаана ингээд 32 хүн 32 ширээн дээр ингээд суудсан байгаа штэ тээ өмнө шатартай. Тэгээ нэг хүн хэлж байгаа гэсэн үг. За нэгдүгээр ширээ нэг хүн тэгж нүлээ. Ед рүүж нүлээ гингүүд дотроо бодож за тэгвэл яа тав нүй. Ямар чийцээ тий. 2 дугаар ширээний хүн тэгж нүлээ. Тэгвэл тэгж нүй. Тийм маягаар 32 хүнтэй зэрэг тоолж байгаа тийм үзэгдэл гардаг байхгүй юу? Байж боломгүй юм байна. Гэхдээ энэ яг бод амьдрал бол болоогүй байдаг. Яг тухайн кинон дээр бол болсон байдаг байхгүй юу? Бүр амар супер тим үзэгдэл байдаг. Та 32-ыг нь хождог. Тэгвэл ерөөхдөө бол яг их мастер хүн гэдэг бол нэг 3 хүнтэй 4 хүнтэй ч юм уу те 5 хүнтэй бол ер нь тоглож шүү. Харахгүйгээр дотроо цэжээрээ. Одоо өнөө цаг үеийн хамгийн шилдэг Мангас Карлсон хүртэл 10 хүнтэй зэрэг тоглож байсан. Тэ? Бүр рекордод хүртэл байж байгаа. Харахгүйгээр ихээр бүр амар хэцүү. Амар хэцүү тий. Харж яваас тий. Тэгээд нэг манай үзээр маш сонирхолтой кино байгаа. 32 одоо Германы офицерыг 31-ийг хождог үлээтэй. 31-ийг хожоод нэгэнд нь хожигддог байхгүй. Тэр нь болохоор хамгийн том хүн нээсэн байгаа. Тэр офицер үеийн том удирдагч генерал. Тэнд нь хожигдож өгдөг хожигддог өдөө ничдэг ч үлээ тийм гоё байдаг. Тэгээд нэг хүн хэлээд байгаа шүү дээ. Ингээд эхний хүн тэгж нүүлээ, хоёр дахь хүн тэгж нүүлээ, гурав дахь хүн тэгж нүүлээ хэлээд байгаа шүү дээ. Нөгөө нь бүрсүүлдэ бүр хэлсээр байгаа гэдэг юм даа. Ухааж ундаг. Бүр амар олон эргэлцээр байгаа те. Тийм гоё киноос байдаг. Энэ шатрын кинонууд ер нь дандаа гоё яах юм те. Амар гоё кино байдаг те. Африкийн те ер нь бүгд л гоё шүү. Тий, Африкийн нөгөө кино байдаг шүү те. Тий. За тийм маягаар одоо тоглодог байна. За тэгээ энэхүү тэмцээндээ болохоор хамгийн эхлээд 6 оноо авсан хүн те. Хамгийн эхлээд 6 оноо авсан хүн болохоор хожих тэмцээн байсан байгаа. Тэгээ ерөнхийдөө тийм алиохан бол тэмцээний үр дүн одоо нэг түүх хэмжинтэй. Тэмцээний үр дүн болохоор алиохан болохоор 6 хожоод тохоо ойлгохоор Капабланкаг ялаад дэлхийн аварга болчихсон байдаг байна гэсэн үг шүү дээ. 6 оноо гэдэг нэг хожиж ш нэг оноо болох юм биш. Нэг хожоод нэг оноо гэсэн үг тийм. Тийм маягаар 6 хожил авч иж гэсэн үг л дээ. 6 оноо биш юм биш манайхаа. За дахиад нэг медаль тавьж өгч юм манайхаа. За энэ тэмцээнд одоо оролцох хүн болохоор юу яах ёстой байсан? Тухайн үед болохоор $10,000 одоо өгөх ёстой байсан байгаа. Хандивлах. Нэгсэндээ одоо яг тийм одоо аварга байгаа штэ Капабланкад тоглох хүн болохоор $10,000 өгөөд хоёр талаасаа бооцоог нэмгөө босгоод тэгж тоглоно гэсэн үг. Өөртөө мөнгө гаргадаг байсан. Одоо үед гоё юм штэ тий. Өөртөөс нь ямар ч мөнгө гарахгүйгээр ингэ тоглодог бол энэ үед болохоор дандаа хоорондоо мөнгө тэгж одоо босгож тоглодог байсан байгаа. Тэгээ тухайн үеийн $10,000 гэдэг бол 2023 оны хашаар бол $175,000 байсан байна гэсэн үг. Тэрийг одоо тэгээд тухайн үед болохоор Рубинштейнээс асуусан байгаа. Өөр бас 2 3 хүнээс асуугаад нөгөөдөл мөнгө олж чадаагүй. Ганц мөнгө олж чадсан болохоор алиохан байсан. Алиохан болохоор тухайн үед тийм Аргентины шатрын клубээс те мөнгө зээлж аваад $10,000 зээлж аваад болсон байдаг бахнэ. За тэгээд иймэрхүү түүхтэй өөрөг байна. За
Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа танилцуулъя. Өв соёл уламжлалт дээдлэгч оюу толгой компани ивэнтдгээ ажиллаж байна. За Монголын уул уурхайн салбарт зөвхөн олборлолт бус боловсрал, байгаль хамгаалал, нийгмийн хариуцлагыг эрхэмлэн ажиллаж буй нэгэн жишээ бол оюу толгой компани байдаг. За 2010 оноос хойш тус компани дэлхийд өрсөлдөх чадвартай Монгол мэрэгчлэтнүүдийг бэлтгэх зорилгоор 1130 гаруй гадаад дотоодын сургалтын тэтгэлэг олгож олон зуун залуусыг мөрөөдлөг биелүүлэхэд бодиттой хувь нэмэр оруулсан. За мөн хариуцлагагүй уул уурхайн нөлөөнд өртсөн газруудад нөхөн сэргээлт хийж байгаль орчныг сэргээх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Тэгээ 100 сая мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд ойн салбарыг чадахжуулах ногоон ирээдүг бүтээх ажлыг идэвхтэй хэрэгжүүлж байгаа нь үүний бас нэг тод жишээ юм. За энэ ажлаар бол миний хувьд маш их бахархаж байгаа. Тэр нөгөө амьтдад одоо тий ямар хор хөнөөлтөй амьтдад болон байгальд хор хөнөөлтөй зүйл дээр одоо ингэж нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа нь. За түүнчлэн Монгол орны усны нөөцийг хамгаалах, тогтвортой хэрэглээг дэмжих зорилгоор усны шилдэг шийдэл шалгаруулах хуралдааныг санаачлан 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Усны салбарын судлаачид, инновац тэргүүлэгч байгууллагууд, хувь хүмүүс за энэхүү хуралдаанд бол оролцох бүрэн боломжтой юм байна. Тэгээ хэрэг та бүхэн сонирхож байвал дэлгэрэнгүй мэдээллийг оюу толгой компани албан ёсны цахим хуудасаар нь ороод бас мэдээллийг аваад өөртөө оролцох боломжтой юм байна шүү. За ингээд шатрын нэвтрүүлгийн маань бас явах боломжийг олон ивэнтдгэн ажиллаж байгаа оюу толгой компанийнхаа хамт олонд амжилт хүсье. Их баярлалаа. За баярлалаа. За албан ёсны вебсайт хуудсан болохоор тийм өвтөцөг имэн гэдэг вебсайт хуудас байдаг тийм ээ. За тийш орж манайхаа үздэхээрээ. За өнөөдөр өгдөө бүгд орцгоё. За шинэ хаан маань одоо тэгээд маш чангаар за би бол одоо хаан болох цаг ирсэн тий. Шатрын дэлхийн авраг болох цаг ирсэн гэж маш чангаар одоо жишээ нь ашгарч одоо орж ирсэн одоо өрг нь бол энэ өрг юм байгаамаа. Тэгээд эхний өрг дээр бол хоцсон байдаг. Тэгээд өмнө нь одоо огт хождгоо байжгаад яг 27 онд тий эхний өрг дээр шууд хоцсон байдаг тий. За тэгээд энэ одоо олон өрг тоглосон тий 32 өрг тий 34 өрг тоглосон байдгийн нэг өрг нь болохоор Франц хамгаалалт бусд нь бүгдээрээ болохоор Бресний үгийн гараагаар тоглосон байт юм аа. За тэгээд Алиохан болохоор тухайн үед 1927 онд болохоор Франц улсын иргэн болсон байсан. Тийм болохоор Франц хамгаалтыг сонгож тоглосон. Байдаг баг нэ. Бас энэ зүгээргүй тоглох юмаас. Тий бас тий. За ерөнхийдөө Франц хамгаалт нь яаж эхэлдэг вэ гэхээр Е4 гэж тоглодог. За хөлгийн байрлалыг өөрчилсөн байгаа шүү. За нөгөө талаас ингээд тий Капабланка бол Е4 тоглосон байгаа. Алиохан болохоор Е6 тоглосон. За яг энэ бүтэцтэй Е4, Е6 гэдэг энэ бүтэц болохоор Франц хамгаалалт байт юм аа. За эндээс цаашаа бол маш олон янзын хувилбар өрнөдөг. Тэрийг бас өнөөдрийн өргө дээр бас товчхон ярина гэсэн үг шүү. За тэгээд Алиохнаар бол зөвлөлтийнхэн тухайн зөвлөлтийнхэн одоогийн Оросод бол маш их бахархдаг. Ягаад гэхээр анхны Орос авраг гэж Алиохныг бол үздэг байна. Үздэг ч байх вэ? Угаасаа Оросод төрсэн Орос хүн шүү дээ, тий. Тэгээ анхны Орос авраг. Алиохнээс хойшоо болохоор тэгээ дандаа Оросын одоо ноёрхлын 90 үе эхэлсэн байдаг. Дандаа Орос авраг Ботвиник, Смислов, Михаил Тайл, тэ Миша гэдээ удажсэн тэ. Михаил Тайл, Спасский гэл дандаа Орос аврагууд ингэж мэдлж эхэлсэн байдаг хүн тэ. Болгон сүлт. Тэ болгон сүлттэй гэсэн үг. Эхний авраг бол Стениц, тэгээ Ласкер, Капабланка, тэгээд Алиохан орж ирсэн гэсэн үг. За тийм байна Алиохан тэ. За ингээд Франц гараагаар Франц хамгаалтаар бол тоглолтмол явагдсан байна. За энэ хүү өрг маань бол айхтар тийм шидэ мэдээ байхгүй. Бүр ингээд те юу болоод байна гэмээр бол юм байхгүй. Тэгтээ алгуурхан те ингээд багаар ингээд бат цараад хожиж байгаа тийм өрг байгаамаа. Тэгээ хар талаас бол ер нь хожно гэдэг бол нэг гайхамшигтай. За Е4 Е6. За Франц хамгаалтлахаа дагаа нь ингэж нүүддэг. D4. За хэлжсэн те яг одоо хэрвээ нэг одоо хөлгийн ард сууж байгаа бол Е4 D4 нөх боломжтой нүчгээ гэдэг те ингээд нүүцэн харагдаж байна. За тэгвэл болохоор ингэж тоглолдог. D5 гэж. За одоо энэ одоо Е4-ийн хөлөө бол хатгаж байна гэсэн үг те. За одоо энэ дөр бол ингээд маш олон хувилбар байдаг. Ингэж нүүж болдог, ингээд идчихэж бас болдог, идэхгүйгээр морь ингээд гарчиж болдог, морь иш бас ингээд гарчиж болдог. Олон янзын хувилбартай байдаг байна. За тухайн өргө дээр бол яаж нүүцсэн бэ гэхээр морь C3 тоглосон байгаа. За морь C3. За хэрвээ одоо ингэж идэх юм бол яах нь вэ? Ингээд гэдэг шүү дээ те. Иймэрхүү маягийн хувилбар явах гээд байна. За тэгээ мэдээж одоо нэг тоглолтын ихэнх үе гараа маань явж байгаа болохоор юу юуг ингэ идэлцээд явчихгүй л те. Одоо хөгжүүлэлт хэвстэй байгаа. Тэнгүүд ингэж нээсэн байгаа. Харын тэмээгээ B4 дээр морин дээр нь дарж байна. За одоо ингэж морин үжихгүй болж байна те. Одоо хэрвээ
Ингээд идэж байгаа тохиолдолд морь ингэж идэж болж чадахгүй байж гэсэн үг шүү дээ. Морин дээр нь тарж байна. За тэнгуут болохоор тухайн үед болохоор ямар нүүдэл явсан бэ гэхээр энэ хүүгээр энэ хүүг идсэн гэсэн үг. За болно те ингээд идээд ингээд тоглосон гэсэн үг. За орчин үед юу явах вэ? Орчин үед гэсэн чинь нэг залуулга комедиан дээр бичсэн байсан энэ орчин үед тэр ямар ядаргаатай ингээд бичсэн байсан те. Одоо өөр юу гэх юм тийм биз дээ те. За одоо энэ дэр болохоор одоо ер нь өнөө үед юу гэж яаж нүүдэг болсон бэ гэхээр ингэж нүүдэг болсон. Е5 гэж. Энэ хүүг бол идээд авах шаардлагагүйгээр ингэж тоглоно өөрөө бол орон зай эзэд явчихж байгаа байхгүй. Энэ хүү бол ингээ орон зай эзлээд энэ бодлуудыг навьчихна гэсэн үг. Ингээд. За маш хүчтэй болж ирдэг. Тухайн үед л гой тэгээгүй ингэж нүсэн байна. За Е5 нүүдгээс Е5 нүүдгээс хашаас хэд хөлбөр явж үзье. Е5 гэдэг нүүх юм бол ер нь хардлаас яаж нүүдэг вэ гэхээр ингэж нүүдэг. С5 гэж. Одоо энэ хүүрөө ингэж хатгах байна. Энэ хүү ингэ идчих юм бол харин маш хар талд бол маш ашигтай. Ингэчих юм бол хар талын нэг одоо хүүнүүд илүү хүчтэй болоод ирнэ гэсэн үг. Хаалтдаг болчих. Центртэй бол илүү хүчтэй болоод ирнэ гэсэн үг, хаалтдаг болоод ирж байна. За тэнгуут болохоор энийг болохоор идэхгүй бай. Ингэж тоглолт А3 гэж. За А3 гээд нүүцэн байгаа тохиолдолд морийг нь иддэг. Хоошоо ухардаг. Хоошоо ухрах юм бол бүр лайтай ингэж аваад ирдэг. Тэгээ ингэ идэх юм бол ингэж аваад ирнэ те. За жоохон төвөгтэй нөхцөл байдал үүсгэж идэг. За тэнгуут болохоор энэ дээр яаж тоглодог вэ гэхээр ахаад нэг буцъя те. Ингээ иддэг. За идлээ. Ингээ идлээ. Тэгвэл хоороо морь идлээ. Нүлээ. За энэ хүү одоо хэрвээ ингээ идэх юм бол энэ хүүг бол ингээ идэн штэ тий бэрсээрээ. Энэ хүүг идэх боломжтой. Ингээ идэж тоглосноо. За тэгэд буцъя. За морь ингээ дөнгөд болохоор яаж тоглодог вэ гэхээр бэрс G4 гэж тоглодог. Энэ хүүрөө давтлаад. За тэнгууд сэлгээж болно. Сэлгээ гэх юм болохоор ингэж тоглоно. Тэмэдий 3. За морь BC6 гингүүд ингэж тоглож болно. Одоо ийшээ давталж байна. Хоёр хүчээр те H7 бодор руу давталж байна. Тэнгүүд энэ буудлын хааш болно ингээд. Иймэрхүү маягаар бол одоо орчин үед одоо явд нэг хөлбөр нь бол иймэрхүү байдаг бахнэ. За буцъя. За тэгэд тухайн үед болохоор яаж тоглосон бэ гэхээр идсэн байгаа. За тэнгүүд болохоор яасан бэ гэхээр нөгөө тал нь ингэж нүүсэн. Тэмэдий 3 морь C6. За морь C6 тэнгуул хороо морь E2. За ингээд морио хамгаалж өгч байна. За морь G7 тоглож байна. Нөгөө тал нь сэлгээ хэлээ. Тэнгуул хороо тэмээ F5. За тэмээ F5-гээс солилцъя гэж штэ. За тэгэд сандыг хүлээж авсан. Солилцъё. Морьор идсэн. Тэнгуул хороо бэрс D3. За бэрс D3 гэдээ бас ийшээ давталж байна. За морио холдуулж болно. Морио холдонгууд нэг тийм ээлж алдна гэсэн үг. Нэг ээлж авна. Морио холдуулгууд нөгөө талд нэг нүүхнэ шүү дээ. Тэг нэг удаагийн нүүлтийн ээлж бол алдчихдаг гэсэн үг. Тэнгуут болохоор алдахгүй тулд ингэж нүссэн. Бэрс D7. За тэнгуут болохоор морь D1 нүүж байгаа. За иймэрхүү одоо морины хойшоо ухралт хийгээд шүү дээ. Иймэрхүү нүүдлийн гол зорилго бол ер нь иймэрхүү маягаар орж ирдэг. Хойшоо ухраад тэг ингэж орж ирдэг те. Ийм зорилготой байдаг те. За тэнгуут сэлгээ хийсэн. Мэдээж сэлгээ хийх нь бол нэн тэргүүний хамгийн чухал зорилго байгаа. Тэнгуут болохоор морь E3 нүүсэн. За аль руу хилжсэн чинь те хойшоо ухрангуудад ингэж нүүж байна. За энэ морьтой бол хэрэлдэж байна. За морь идлээ. Тэмгэр идлээ. За одоо ингэ харах юм бол хоёр тал маань хоёулаа хөгжүүлтэйгээ дууссан. За яг ингээд бүх сэлгээ мэлгээгээ хийгээд бүх боднууд нь гараад энэ хоёр маань хоорондоо холбогдоод тэ хоорондоо холбогдоод нэг хамгаалах чадвартай болоод яг ингээд хөгжүүлэлт буюу тоглолтын ихэнх үе дууссан. Гарааны үе. За тэнгууд одоо ингэж шугамаа авч эхэлж байна. За тэнгууд нөгөө тал нь хороо морь. Одоо юуны үе эхэлж байгаа вэ? За одоо ингээд тоглолтын middle game тэ дунд үе. Дунд үе эхэлж байгаа. Одоо нөгөө довтолдог шүү тэ. Нөгөө тал руугаа. Хоёр тал маань яг ингэж бэлэн болоод довтлно гэсэн үг тэ. Одоогийн байдлаар бол энэ довтгоо явахгүй шүү тэ. За middle game эхэллээ. Морь F4 нүлээ. Тэмэдий 6. За тэмэдий 6 нүгээд бас ерөнхийдөө шугамыг бол авч байна. Энэ шугамыг. За тэнгуут болохоор нөгөө тал нь ингэж нүүсэн байна. За энэний оронд одоо ингээд сайн харах юм бол нэг нүүдэл байгаа даа. Тэр нь энэ хүү ингээд сул байгаа даагаас. Тэгээ энэ хүүг одоо идэж болохгүй мó гэд тэ.
За энэ хүү идчих юм бол бас ер нь болохгүй. Яагаад болохгүй гэхээр ингээ идчихлээ сул хүү идчихлээгээ бодох юм бол ингэж ядна. Тэмэглээд болно. Ер нь болохоор шатартлахаараа хордуулсан хүү гэдэг нэг ойлголт байдаг. Хордуулсан хүү. Тухайн хотор хордуулсан хүү гэдчих юм бол өөрөө хорддог байхгүй юу? Саяах юм уу? Тэ саяны хүү гэсэн үг те. Хордуулсан хүү гэдэг. Ингээ хаад ирэх гэсэн үг. За тэгээд энэ одоо ээж хоёрын хүүг идээд дулчиж байгаа. Ноён хөдөлгөөс аргагүй болоод ингээ идэнгүүт нь морийг иддэг. Энэ болохоор шатрын бас нэг тактик гэх юм уу да. За яг ийм байрлалаас дэх шугам ингээд авцсан байгаа үед ингээ идэнгүүт ингээд идээд дулчдаг юм шүү дээ. Гэхдээ энэ дээр бол яг харилцсан л идэж ш тий морио тэмэгтэйгээ сольж байгаа. Гэхдээ байршлын хувьд бол илүү даваа болж байгаа. Харилцсан идэж байгаа. Тэгээд нөгөө талаар нөгөө ноёны энэ ээж шугам онгоцж байгаа. Тийм багаз. Одоо ингэж идээд ингэнгүүт ээж шугам онгоцж байгаа. Нөгөө талын ноён бол илүү нөгөө сул талтай болж байна гэсэн үг. Хамгаалтан сул болоод ирж байгаа гэсэн үг тий. За тэгээс идэр өвч юм ингэ цаашаа олж хүрч болно. Ингэдэг ч юм уу тий. За буцъя. За ийм байгаа болохоор морь идэхгүй байна шүү дээ тий. Идэхгүй. Тэрний орн ингэж нүвчнэ. За тэнгуүл болохоор морь бие дөрвөөр бэрс рүү давталж байна. За бэрс рүү бол энэ хүүрээ давталж байна тий. За тэнгуүл болохоор бэрс бие 3. За одоо хэрвээ морь ямар нэг байдлаар холдох юм бол энэ хүү суулгаац энэ хүүгээс идэх боломжтой болно гэсэн үг. За тэнгуүл болохоор бэрс F5 гэж тоолж байна. За хоёр тал маань болохоор ингээд хоёулаа гоё ингээд маш гоё идэвхтэй тий боднуудынх нь хөдөлгөөн боднуудынх нь идэх аяг өндөртэй ийм одоо тоглолтууд үргэлжилж байна. За одоо энэ дэр болохоор ингэж нүсэн нөгөө тал нь энэ хагийн тэргийг синцисийн нэг дээр тавьсан. За тэгэд яг яах гээд байгаа мэдгүй энэ хүнийхээ ард хүүгээ хамгаалаад байгаа юм шиг ингэж тавьсан гэсэн үг. За энэ нүүдэл яг өндөө жоохон сул нүүдэл байсан байна. Яг ингээд нүгүүд болохоор алиохан мастер яаж идсэн бэ гэхээр морийн хүүг идсэн. За морийн хүүг идчихэнгүүд одоо яах вэ? Одоо идчихэл таарна шүү дээ. Ингээд идлээ. Тэгвэл бэрсээр энэ морийг идэнэ. Яг одоо ингээд идчихдаггүй те. Ингээд идчих юм бол үзэлтэй ингээд идэх юм бол ард нь ингэж идэд мат. Байгаад байгаа гэсэн үг. За тиймээс болохоор ийм үржилт явсан. За буцъя. За бүгдээрээ буцнаа. За тэгвэл те энэ нүүдлийн оронд өөр ямар нүүдэл байсан бэ илүү сайн нүүдэл байсан юм бэ гэдэг те. За бид нар бол яг одоо ингээд юм одоо орчин үед ингээд энжин ашиглаад те судлаад энэ нүүдэл сайн байсан байна гэдэг тухайд яаж штэ те. А тухайн үед ч болохоор 1920 он штэ те. 20 онд бол хүн их цэвэр ингээд өөрийнхөө авиас өөрийн бэлтгэлээрээ л тоглож байгаа гэсэн үг те. Яг ийм нүүдэл илүү сайн байсан гэсэн ойлголтууд тухайд бол бас хэцүү. Ер нь бодлоо миний бодлоор бол энэ нүүдэл сайн байна л шилнэ гэсэн үг те. За тэгээ энэ дөр болохоор ер нь бол сүүлд нь анализыг үзэхэд бол энэ нүүдэл сайн нүүдэл. Морь ингээд ухраад. За бас энэ морьтой хэрэлдэж байна те. За шугамгаас хааж өгч байна. За энэ тохиолдолд энэ морь бол энийг идэх шаардлага байхгүй гэсэн үг шүү дээ. Идэх юм бол харин ашиггүй гэсэн үг. За ингээд морь сольж болж байна. За хүүгэр идлээ. Тэмүүл болохоор одоо энэ хүү сулраад байгаа учраас би 6. За инглээ хэрэлдүүлж байна. За тэнгүүд бас идэхгүй ингээд нөгөнгөт идлээ. За одоо энэ дээр болохоор хүүгээр иддэг ч юм уу бэрсээр иддэг ч юм уу тэгэл өрг маань бол явна. Тэнгүүд ингэж нүлээ. За rook f тэ rook f8 гэдэг тэ ямар нэгэн байдлаар боломж гарах юм бол ийшээгээ товтлоно ч гэдэг юм ингээд ийм хүм маягийн хэлбэр хэлж явж болно гэсэн үг. За тэгээ буцчихъя. Тэгэхээр одоо яг энэ байрал дээр бол энэ нүүдэл тийм сайн нүүдэл биш байсан байх нэ. Морь ухраасан бол илүү сайн байх байсан байна гэсэн үг. За одоо ухраагаагүй мэдээж ингээд өнгөт морь идсэн. Ингээд өнгөт морийг идсэн тий. За окей. За тэнгууд одоо энэ дээр яасан нүсэн бэхэр ингээд нүсэн. G3. Бэрс рүү хатгах чинь тий. За бэрс рүү хатгалаа. За тэнгууд болохоор энэ дээр бэрс нь F5 нүсэн байна. За байж нэг зүйл хараад тий. За энэ за тэрийг үзүүлсэн байгаа. За ингээд яасан байгаа бэрс нь F5 нүсэн. За F5 нөхөхийн оронд бас F3 гэж нүвэл арай илүү нүүдэл бас байх байсан. F3. За тэнгууд болохоор энэ хүүг бол ингээд алдахыг бол алдчихж байгаа. Тэгвэл H5 гэнэ үү. Одоо энэ жигүүрээ давтна гэсэн үг. За тэгээд одоо яах юм бэрс нь B5 гэд нөх юм бол ингэж тоглоно те. За тэгээд одоо ерөөдөө энэ жигүүрээр ноёныхын жигүүрээр бол давталгаа үүсэх боломжтой болоод иж байна гэсэн үг.
За энэ дараа нь хүү яваад ч юм уу ингэж орж ирээд ч юм уу те. Ер нь нэлээд юм бод матны занал үүсэх боломжтой. Ийм хувилбар байна гэсэн үг. За тэгэд тухайн одоо өргөдөрөө болохоор F5 нүсэн байна. Окей. За одоо ихэд онооны харьцаа болохоор хасах 1.2 болчиход байгаа. Хар тал нь илүү болчиход байгаа. Хар тал яг тийм хизээ илүү болсон бэ гэхээр яг энэ дэр илүү болсон байгаа. Яг одоо энэ байрал дээр бол адилхан ингээд нөнгөд хар тал илүү болчихж байгаа те байрлалын хувьд те. Байрлал үнэлгээний хувьд бол илүү бол явчих гэсэн. Цагааны муу нүдлээс үүдэж харна давуулсан байна. Тий. Тэг хасаа 1.5 бол 2 хүү те бас дахиад 1 хүү нэмээд 3 баг илүү болчихж байгаатай адилхан байрлал те. За чи 3 F5. За ингэсэн байгаа. Хоёр дэргээ бол давхарсан. За одоо энэ хүү суулгаад байгаа учраас ихэд B6 нүсэн байна. За B6 нүгд болохоор нөгөө тал нь бирс B5 дөнгүүд H5 нүсэн байна. H4 одоо энэ хүү бас хааш орж ирэх гэдэг байгаа учраас те тэрийг хамгаалж нүүж те H4. За H4 гээд нүгд болохоор ингэж нүс. Rook E4. За ингээ хаашаа ухарсан. За одоо солилцъя гэж те. Дөнгүүд болохоор алиохон бос солилцохгүй. Энэ хүү гэдэж байна. Энэ хүү сул байсан байна те. За дөнгүүд болохоор ингэж товтолж байна. За энэ тохиолдолд болохоор ингэж тоглосон. За энэ тохиолдолд арай илүү сайн нүүдэл байсан байгаа. Тэр нь болохоор ингэж тоглох. Rook G4 гэдэг те. За ингэж тоглож байгаа тохиолдолд одоо энэ дэр бол янз бүрийн шидэ мэдээ юм ирэх болцоотой гэсэн үг. Харин тэмээгээр идэл үзүүлээ л та те. Харин тэмээгээр идэл хүү ингэ идэх юм бол ингэж идэж орж ирдэг ч юм уу те. За тэгээд араас нь ингэж бирсэж орж ирдэг ч юм уу. Тийм маягаар бол маш их аюултай нөхцөл байдал үүсэх боломжтой учраас яг энэ хүүн дээр нэмэлт хамгаалалтыг ноён өөрөө өгч байна. Ноён G2. За. За очгоор. Ингээд нүцэн байгаа те. За дөнгөд ноён G2. Дөнгөд болохоор Rook C8. За одоо энэ хүүгээ уршаа нүлгэж чинь A3 C6 бирс руу хатглаа. A6 D4. За энэ юу руу хатгаж байна те? Харын тэмээ рүү хатгаж байна. За тэнгүүт ингээд идчихэж болж байна. Ингээд лээ. Rook E8 шаг идлээ. Идэ шаг H7. За тэнгүүт болохоор одоо холдож өгнө. Тэнгүүс C5. За энэ рүү маягаар тоглож болно. За бодны харьцаа бол адилхан байна те. Яг адилхан хоёр бодтой. Адилхан хоёр бодтой. За хүүний хувьд харин болохоор хар тал нь бол 1 хүү илүү. Тийм үү? Тэгэхээр 2 хүү илүү байна те. Баг тийм байралтай болж байгаа. Иймэрхүү маягаар бол цаашаа хувилбар үргэлжлэж болох байсан байна. За буцъя. За эндээс. За тэгээ яг одоо тухайн бодит одоо өргө дээр болохоор ингэж нүсэн байна. За тэнгуут болохоор нөгөө тал нь болохоор ингэж нүсэн. За солилцъя гэж байна те. Юу нэг солилцох маягийн тактик бол явж байна. За одоо ингэ идчих болно, идэхгүй байж болно. За гэвч ерөөд бол идээгүй ингэж тоглосон байна. Ер нь ингээд анзаараад тахад бол идэхгүй байгааз өөрөө очиж идэх гэдэг бол ээлж алддаг байхгүй юу? Нөгөө талаас нь нүүдэл алдж идэг. Тиймээс болохоор идэхгүй хүлээн нөгөө тал чи өөрөө идэхийг хүлээдэг байхгүй юу? Тий. Идэхгүй байгаад байгаа. Тэгэхээр өөрөө очивол иддэггүй. Аль болох те. Тэгээ идэхээс аргагүй бол идэнэ л те. За одоо ингэ идэж байгааз тэнгуут болохоор ингэж нүүж наа гэсэн үг. Ингэж тийм одоо ээлж одоо алдахгүй төлөө тоглож байна гэсэн үг. Энийг болохоор тийм одоо их мастеруудын төвшөнд ч юм уу ер нь шатрын одоо мастерууд аюу сайн мэддэг. Өөрөө очиж төгж идэхгүй гэсэн үг тийм. Нүүдэл алдах гээд байгаа. Тийм, нүүдэл алдах гээд байгаа учраас тийм идэхгүй гэсэн үг тийм. За ингэ нүлээ. Тэнгуут болохоор E5 дээр авчирнгуудад бирс рүү давталж байна. Бирс C3 тоглолоо. За бирс C3 гингүүд одоо энэ хүүг нийтчихэж байгаа. За энэ болохоор тий суул өгöd байгаа юм бол биш байгаа. Ингээ идэх юм бол ингэж идэх шүү дээ тий өө байж байгаа. Ингэж идэх гэсэн үг шүү дээ. Ийм тийм баг гэсэн үг тий. Тэгэхээр ерөөдөө нэг тийм одоо хүү очиж байгаа. За ингээ идэнгүүт болохоор тохиолохороо алиохон мастер болохоор идсэн байгаа очоод. За идэхгүйгээр өөр одоо ямар бас хувилбар байж болох вэ гэхээр ингэж нүүж болно. Энэ баг арай илүү хувилбар. Энэ хоёр баг эндээ байжсан хамаагүй илүү. Энэ одоо Е1 дээр байгаа тэрэг ямар нэг байдлаар холдох юм бол энэ хардны шалаад те нэлээ эвгүй байдал үүсэх байхгүй. Энэ эндээ байж үлдэх зүгээр юм байгаа. За гэвч болохоор идсэн байгаа. Идэхгүй сайн нүүдэл ингэж хаалаа. Дүнгууд ингэ идлээ.
хүүгээр хэдлээ. За бирс Е8 дээр шаллаа. Ноён H7 орж ирлээ. За ноён H7 орж ирэнгүүт за ингээд хойш ухраад ирж болж байна. Идлээ. За тэнгуут нь болохоор C5 гээд тоглодог ч юм уу те. Иймэрхүү маягаар тоглолт явж болно. За ингэж орж ирээд энэ F7-гийн хүүг идэх гэж оролдох юм бол нааш нэг хамгаалчихна. За тэнгуут энэ A7-гийн хүүг идэх ч юм уу те. Иймэрхүү маягаар бол тоглолт явж болно гэсэн үг. За тэгээд ерөнхийдөө бол хүний харьцаа бол адилхан энэ дээр. Тэгтээ бол нэг хар тал нь болохоор нүүргүй хүүтэй. За нүүргүй хүүгээд болохоор энэ хүүг хэлж байгаа юм. Энэ хүний урд бол одоо энэ хүүг зогсоох юу ч алга. Энэ хүүгээд зогсоох өөр хүү байх юм бол тэр маань бол нүргүү болж чадахгүй. Тэгэхээр энэ одоо энэ шугамд тий энэ хоёр шугам дээр бол одоо шинэ ямар ч хүү алга. Энэ хүү бол маш аюултай хүү гэсэн нүргүүтэй. Тиймээс хар талын бол одоо шинэ нэг байрлал үнэлгээнд бол илүү байгаа. Энэ дээр. За тийм байна. За буцъя. За нүүргүү хүүдэрлэхэд тест шууд байрлалын үнэлгээ нь хамаагүй даваа бол авчиж шүү тий. Тий. Нүүргүү хэрнээ ардаа юм хамгаалтай хүү байх юм бол үнэхээр сайн. Одоо энэ хүү чинь бол энэ араас нь хүү хамгаална. Тэ? Тэгээд энэ хүү бол явж өгнө шүү дээ. Маш аюултай. За ингэ нүлээ. За тэгээд ерөнхийдөө бирс идсэн. За яг одоо нэг сонирхолтой зүйл ярих юм бол яг одоо энэ дээр яг энэ байрлал дээр болохоор урлагийн байрлалын үнэлгээ бол хасах 2.4 байгаа юм. 2.4. Ингээ эцэн дараа болохоор хасах 0.3 болж байгаа. Тэр нь баг адилхан болж байгаа гэсэн. 0.3 болоод. Тий. За ингээд идсэн байгаа. Тэнгуут хоёр энд шалаад. За ингээд нэг ходшил таарна те. Тэгвэл ингээд идчихэж байгаа байхгүй. Ингээд шалж байгаа байхгүй те. Ингээд бол яг байрлалыг адилхан болоо хөвчөж байгаа гэсэн үг. За. За одоо ингээд шалж байгаа тохиолдолд ер нь бол хүүгээ өшөө нүгэд хааж болно. Ингэж хааж болно те. Олон янзын бол хамгаалт байгаа. Алиохийн одоо авраг маань бол ингэж хаасан байгаа. Бирс G6. За тэнгуут хойшоо ухарсан. За тэнгуут болохоор Rook E6. За одоо бол солилцож болно. Солилцъя гэж байна те. Тэнгуус солилцохгүй гэж байна. A8 дээр ирлээ. Тэнгуут болохоор Rook E5. За Rook E5-ийн орондоос хувилбараас явж болно. Энэ дээр арай нэг илүү хувилбар гэх юм уу да те. Тэр нь хоёрын хүүгээ уушаа нүүдэх хувилбарж болно. D4. За ингээ харангуут ингээ сул хөө өгөөд байгаа шиг харагдаж байна. За бирт нь одоо ингээ идлээгээ бодох юм бол энэ дэр шалгаатай байхгүй. За тэгээд H2 орж ирэх юм бол C6 дээр. За одоо энэ дэр мат хийж байна. За одоо яг уу хаажил таарна те. За яаж хаад юм байгаа юм те. Нөгөө тал нь хүүгээр хаагаад нэмэргүй. За эхлээд нь шалж болно. Шалангуут л G6 гэдэг. Тэнгүүд болохоор F3 гэдэг ч юм уу те. Ийм маягаар шугамыг хааж болох юм. Тэнгүүд энийг хитнэ гэсэн үг ингээд. Ингээ илүү болж байгаа. Сул бодос дэргсэн байгаа те. За юм байна. За тиймээс одоо энэ дээр болохоор энэ дээр л ингэж нүүсэн байна. Rook E5. За тэгээд A7-гийн хүүг нь идлээ. Тэнгүүд C5. За C5-гийн гүт болохоор одоо энэ дээр ингэж нүүж байгаа ард нь энэ хүний ард те. Хоёр үчир итгэж штэ. За ингээд нөнгөт нүүсэн. За энэ дээр бас нэг хувилбар явсан байна. Бүгдээ сонирх юм. Энэний оронд за энэ бас нэг сайн нүүдэл биш байгаамаа. Энэний оронд арай илүү сайн нүүдэл гэх юм бол бирс F3 гэдэг нүүдэл арай илүү сайн нүүдэл байна. За тэнгуүл болохоор ингэж нүүж болно. Rook F5 гэж бирс рүү товтолж байна. Бирс D3. D4. За энэ одоо 3 хүү бол бүр аимшигтай 3 хүү байна. Би бинийг хамгаалцсан. Тэгээ хинч одоо халтанд авчиж чадахгүй байна. Хамгийн арыг хүүг нь л хамгаалж авах тул тэгэл энэ 3 хүү бол маш аюултай хүү. Тэнгүүд A4 ч юм уу те ингэж тоглож болно. За A4-гингүүд ингэж тоглож болно. Тэнгүүд бирс F3. За D3 нүүж болно. За B3. За иш орж ирлээ. H5. E1 шаллаа. G2. E4. За иймэрхүү маягаар тоолж болно. Яг энэ одоо байрал дээр бол аль нэг тал нь илүү өссөн юм байхгүй. Яг адилхан байрал. За цаашаа үргэлжлүүл хийх юм бол эдэн шууд. Эдэн шална. Ингээ идлээ. Тэнгүүд ингэж энэ хүний ард орж ичнэ. За одоо энэ одоо хүүгээ хамгаалах бол боломжгүй.
байгаад байна тий. Хажууд нь хамгаалал хийгээр болохгүй байна. Ингээ хамгаалал хийн айлын хүү байгаад байна тий. Иймэрхүү маягаар тоглоход бол яг 0-0 буюу адилхан тийм байралтай болох үжээ. Одоо хамааралгүй болчлаа шүү дээ энэ удаад тий. Тий. За буцъя. За тэгээ үзэж байгаа хүмүүс маань ер нь бас гайгүй ойлгомжтой байгаа хаа гэж бодож байна. Аль болох сайнаараа тайлбарлаж байна. За ард нь орж ирлээ тийм сайн үйл байгааг байна. За тэнгуүл болохоор Бирс Е6 гэж давталж байна. За тэнгуүл болохоор Бирс нь одоо энэ дээр D3 дээр шалж байна. Хүүгээ өгшөө нүлээж E6. Хашаа ухарлаа. D4. Тэнгуүл болохоор A4. За A4 гингэл болохоор Рук E1 хашаа ухраад уушаа яваад бол шалж байна. За ноён G2. За тэнгуүл болохоор C2 дээр шалж байна. F3. За нөгөө талын ноёны байрлал бол ингээд улам муудаад байгаа. Харах юм бол одоо юу вэ тийм харын ноён, цагааны ноён ярих юм бол харын ноён арай илүү аюулгүй харагдаж байгаа. Цагааны ноён бол ингээд ер нь ил гадарсан. Одоо exposed болно гэдэг те. Ил гадарсан тэгээд нэлийн эвгүй байгаад байна. Одоо хажууд нь шална те. Нэлийн эвгүй болох гээд байна. За яг шууд ингээд шалахгүй юм байна л да. Ингэж орж ирж байгаа ч юм уу те. Хажууд нь шалдаг ч юм уу. Тэг ер нь бол маш эвгүй болчиход байгаа. За өргөн байдлын харьцажсан бас ерөөдөө бол хар тад бол илүү оноо ол зааж байгаа. За хоёлаа нэвтрүүлгийн хамтран ажилд танилцуулах цаг өнгөрсөн байна. За тэгээ. Хамтран ажилд танилцуулъя. Future of Lifestyle Tokyo application нэвтрүүлгийг ивент гэж байна. За Токиотой жолоочд маань он дуустал Токиогоор зогсоолын төлбөрөөр төлөх бүртээ 10% хөнгөлөлт, дата арих топ мотор сүүлчилгээний хөнгөлөлт, Power Bank түрээслэх эрхүүдээ сонгож авах юм боломжийг та бүхэнд олгоод байна. За мөн Petrovis, Сод Монгол, M-Oil, Eco-Oil зэрэг шатхуун түгээх станцуудаар өөрчлөлтөөр Токио кредит ашиглан төлбөрөө зээлэр төлөх боломжтой байна. За зөв зүйлдээ хэрэгтэй үедээ л ашиглах юм дижитал зээл гэж болно. Зөвхөн бензинэл авч болно. Өөр юм авч болтгоо тий. Тэгээ Токио кредит үйлчилгээг ашиглан бүх супермаркетууд болон шатхуун түгээх станц зэрэг Tokyo Pay нэвтэрсэн 2000 гаруй байгууллагуудад ашиглах дижитал зээл юм аа. Бэлэн мөнгө болгон гарах боломжгүй ба. За гол шалтгаан хэрэглэгчдийн шаардлагагүй зүйлд мөнгө үрхээс сэргийлэн хэрэглээндээ ашиглах боломжийг бүрдүүлсэн 100% дижитал зээл юм байна. Тэгээд нөгөө хүмүүс ч одоо энэ тентгийн баахан аппликейшнд бас нэг зээлтэй болчихсон байдаг тий. Тэгэхэд бензиний энэ зээл бол бас үнэхээр л одоо хэрэгтэй зүйлд тааруулсан зээл юм да. Тий. Тэгээ машинтай хэрэглэгчид зогсоолын төлбөр, татвар торгуйл, даатгал, цахилгаан машин цэргэлэх зэрэг бүх үйлчилгээг нэг дороос ингэж бүрэн авах боломжтой болсон байна. За Tokyo аппликейшн за улам бүр одоо ашиглахад илүү олон сонголттой болж байна. Та бүхэн маань хэрвээ татаагүй байгаа бол Tokyo аппликейшнийг татаарай. За холбогдох веб хаяг нь Tokyo Цэгэмен гэдээ байгаа. За ингээд нэвтрүүлгийг ивент гэж байгаа. Манай шатрыг бас хүмүүст ингэж сурчлан таниулах нэвтрүүлгийг маань ивент гэж байгаа. Танаа байгууллагт маш их баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа, амжилт хүсье. За ингээд оюун ухааны спортод хөрөнгө оруулалт тэгээд оюун ухааны спортыг бас дэмжиж байгаад танай хамт олонд бас маш их баярлалаа. За тэгээд шатран маань бол яалчгүй ингээ оюун ухааны спорт одоо яг ингээд шууд ингээд өөрийг ингээд анализ хийгээд явхад бол тухайн өргөн хэрвээ юм одоо хэцүү өрг байх юм бол хүн ер нь оюун ухааны хувьд ядардаг л да. Манай нэг ажлын нэг хүн ярьжсэн Агийн шатрын бичлэг үзчихээр бүр ингээд нойр хүрээд ингээд нойр хүрээд ингээд унтаад өгөх юм а гэд. Тэгэхээр одоо яалчгүй тэгнэлтэй одоо угаасаа тэгээд хэцүү байдаг. Тэгтээ яг үнэхээр хүн өөрөө яг гоё ингэ сонирхоод те. Харин тий. Тэг явж байгаа үед бол огт нойр хүрэх юм байхгүй те. Нойр харин тэр хүн бол жоохон шатартаа муу хүн байсан байх шүү. Яг хоо тэгээд юу яах гэж орлож байгаа, сургаж орлож байгаа тийм хүн байгаад байгаа юм. За тэг илүү сайн сураарай гэж хэлье. За одоо ингээд F3 нүүсэн байдалтай байж байна. За одоо энэ дээр болохоор Алихан мастер маань яаж нүүсэн бэ гэхээр ингэж нүүсэн байна. Руки E3 те. За бирсүү товтлчнаа. За бирсний хойшоо одоо ухарч байна. За ямар нэг байдлаар бол тийм одоо холдох шаардлагатай тийм ээ. За тэгээд бирс E6 энэ хоёроо давхарлаж байна. За тэнгуут болохоор G4. За G4 гэж байгаа нь энэ одоо шугамыг ер нь бол хааж өгч байна. Энэ шугамыг. Одоо энэ дараа магадгүй баг ингэж шалаад тэг ингэж шалангууд одоо жишээ нь ноён бод иш орж чадахгүй тий. Иш орж таарч тий. Тэнгуут баг энэ шугамаар одоо ингэж бирс тавтаад аваад ирэх
аюултай байгаад байна. Тэгээ баг ийшээ олонгууд нь энэ дээр мат хийх ч юм уу те. Тийм одоо аюултай байгаад байгаа байхгүй. Тиймээс энэ шугамыг бол хааж өгч байна. За би саний ярьсан юм байгаас нэг харуулъя. За шинэ ямар нэг өөр нүүдэл хийл та те. Ингэ шална гэсэн үг. Тэг хайчих уу? Тэний гоо нэгэндээ л буурна гэсэн үг. За ингэсгээ буулаа гэх юм бол ингэ шална. Ингэх юм бол одоо ингэ мат. Болж аюултай гэдэг ч юм уу те. Нэг иймэрхүү маягийн аюул занал байгаад байна л да. За тиймээс ингэж нүүж G4 нүгээд энэ шугамыг бол хааж өгч байна гэж бол харж байна. За тэнгуэл хороо Е2 дээр шаг хийж байгаа. За H3 дээр ирж байна. За тэнгуэл хороо бирс Е3. За тэгээ одоо хар тал бол ингээд улам бүр ингээд довтлоо байна. Довтлол байрлал улам сайжруулаад одоо өдөр хүүг идэд баг мад бол. Одоо энэ хүүг идэд баг мад болчих гээд байна. За энэ одоо хүүг бол ямар нэг байдлаар хамгаалах шаардлагатай байгаад байна л да цагаан тал бол тий. За тэгээд бол хамгаалах аргаа бол олсон байгаа. Ингэж тавьсан байна. Бирс одоо H1 ингэсэн хүүгээ хамгаалж байна. Тэгвэл энэ нь зөвхөн тийм одоо одоогийн байдлаар л хамгаалж байгаа арга юм. Тэнгуэл хороо бирс F4 орж иж байгаа. Бирс F4 гэхгүй эхлээд нэг ингэсгээд нүгэх юм бол тий. Одоо 2 жирээд яг гээд тайхан бол баг ингэж одоо хамгаална гэсэн үг. Тэгэхээр одоо ишин алиогийн яасан бэхээр эхлээд ингэж орчсон. Одоо энэ буудлын руу орж ирэхээс нь хамгаалаад ингэж орчсон гэсэн. Одоо энэ дараа магадгүй ингэдэг ч юм ингэж нүгээд бол тэ энэ хүүг идэх тэ. Тэгээ явандаа матлах занал байгаа гэсэн үг. За тэнгуэл болохоор H5 нөөсөн. Тэнгуэл болохоор F2, Rook F2. За энэ нүүдэл явагдаад одоо шин яг энэ одоо нүүдэл явагдаад нөгөө тал нь буужчихсан байгаа. За тэгээд нөгөө тал нь бол хэм билээ дээ тэ. Capablanca шүү дээ тэ. Capablanca бол одоо маршлыг бол яаж хоцсныг бүгдээр бол харсан шүү дээ тий. Ямар ч бэлтгэлгүй байж байгаа маршлыг бол хоцсон байсан. Тэгвэл Алиохан гэдэг шинэ одоо авраг, шинэ хаан одоо мэдлж байгаа бол үүгээр одоо гарчсан гэсэн үг. Эхний өргөдөр шууд ингээд хожоод гарчсан гэсэн үг. Тэгснээрээ нөгөө талдаа бол нөгөө сэтгэл зүйн хувьд тий асар том одоо дарамтыг одоо учруулж байгаа байхгүй юу. Одоо яг энэ албан ёсны том тэмцээн дээр те аврагын толгой хамгаалах гад сууж байгаа аврах хүн шүү дээ те. Эхний өргө дээр ингээд хожигдно гэдэг ч юм уу те. Маш хэцүү. Одоо бөхөр ярих юм бол те эхний одоо шинэ одоо даваан дээр уунчих юм бол яг уу амар хэцүү байдаг шүү дээ. Яг тэнтэй адилхан. Яг энэ үйл явдангууд тэгээ бууж өгөөд тэгээд ерөөхдөө бол тоглолт маань гэхдээ маш олон өрг явсан л да. 34 өрг те 34 өрг явсан байгаа. Тэгээ маш олон одоо нийцсэн, хайнцсан юмнууд байгаад байгаа. За тэг ингээд буужчихсан байгаа. За яагаад бууж өгөө бүгдээ цаашаас харъя. За ингээд нүүлээ. Одоо энэс цаашаа үргэлжлэл нь бол ямархуу байж болох уу гэж бүгдээ харъя л да. Үргэлжлэл нь иймэрхүү байж болно. Хүүгээрээ энийг хитээд цод. За мэдээж одоо шинэ ноён бол холдно. Ноён одоо энэ дэр энэ хүүг идэх юм бол хараас нь ингэж шалж орж ирнэ л дээ. Тэгэхээр нэг тийм онц биш гэсэн үг. Тиймээс одоо энэ дэр болохоор ноён ингэж орж ирнэ. Ноён жидлоо. Дөнгөд магадгүй ингэ А5 гэдэг нүүж болно. За ингээ идэд шаг гэж болно. За ингээ идэд шаг гэж байгаа тохиолдолд одоо өөр нэг олон нүүдэл байхгүй дээ. За ингээд нүүе те. Одоо өөр яг уу. Ингээ нөхөн бол ингээ мат тахгүй. Бирс H6 гэ мат, шаг мат. Хаа ингээд өгчөж байна. За тиймээс одоо энэ дэр бол ганц нүүдэл байгаа нь ингэж нүүнэ. За одоо яг уу идлээ. Идэ шаг H4 орж ирлээ. F6 шаг G5 орж ирлээ. D8 идлээ. За одоо ингээд болохоор цагаан тал маань яаж бодгоо үлдэнэ гэсэн үг. Бодгоо үлдээд энэ хичнээн ингэж орсон ч хамаагүй ингэж орж ирээд ингэж идээд бүх өнүүдийн идэл баг довтоход баг илүү болно. Мод ингэж тоглох юм бол ингэ яачна. Ингэх юм бол ингэ чинь тэгээд ер нь бол хожих нь бол ойлгомжтой. Тэ? За ийм хүү одоо байдалд хүрэх байжээ гэсэн үг. Тэгээд эхний өргө дээр болохоор Франц улсын иргэн Алиохан маань Франц хамгаалтаар алдарт одоо Capablanca-г бол болгон авчээ. За тэгээд цаашаа бол ингээд тоглолт маань явсан. Тэгээд яг энэ одоо шинэ тэмцээн 27 оны тэмцээнээс бол нэг л өргө байгаа. Тэгээд энэ тэмцээний одоо шинэ нэг онцлог юу юм бэ гэхээр хамгийн сүүлийн өргө байгаа тийм. Сүүлийн өргө буюу 34 дахь өргө нь болохоор ер нь бол тухайн ойлгоход юм одоо adjournment гэж дүрэн байдаг байсан. Тэрний яадаг вэ гэхээр нэг хойшлуулдаг. Одоо ингээд тухайн өдрөө одоо ингээд өрг дуусахгүй байх юм бол хойшлуулж болдог байсан тухайн үед. Яг нүүдээ бичээд өгчдөг. За хойшлуулъя гэж санал гаргаад тэгээд цаасан дээр нүүдлээ бичээд дугтунд ийгээд шүүгчтэй өгдөг.
Шүүгчэн тэр одоо шин цаасыг хадуулна гэсэн үг байхгүй. Тэгээд маргааш нь тоглож болдог байсан байхгүй. Өө энэ чинь цаг наргүй яваад байгаа юм байна тий. Цаг наргүй явчихсан. Шатрын цаг үсэлд үссэн шүү дээ тий. Тэгээ маргааш нь ингээд шүүгч нь бол ингээд нүүдлийн гарч яад. За өчтөр бол хамгийн сүүл ийм нүүдэл нүүсэн байна гэд нүгэл эхлүүлдэг. Тим юм байсан. Тэгээд хойшлогдоод тэгээд алиохон бол бэлэн байсан. Хойшлон гэдэг маань болохоор яг оройн бол бэлтнэ гэсэн үг. Яг байрлал урьж агаад за одоо яах вэ? Яаж тоглох вэ гэдэг ингээд бэлтнэ гэсэн үг те. Найзуудтайгаа ч юм уу мастеруудтай нийлж агаад хоёр тал бол хоёулаа бэлтнэ гэсэн үг. За тэгсэн чинь харин болохоор маргааш нь болохоор Капабланка ирээгүй. Тэгээ сүүлийн өргө дээрээ 34 дэх өргө дээрээ ирээгүй. Харин нэг тийм одоо зурвас захиа маягийн зүйл өгсөн байсан. Алиохинд тэрний юу юм бэ гэхээр за би угаасаа хожигдсон те. Тэгээ өөрт чинь амжилт хүсье. Тэ шатын дэлхийн авраг болсонд баяр хүргье гэсэн тийм утгатай тийм зураг зүйлдээгээд явсан байсан гэсэн үг. Тийм маягаар одоо 34 дэх өргө дээр бол алиохин ялаад тэгээд ерөөдөө бол 6 ялаад 6 хожил аваад тэгээд тэр хоёр World Champion дэлхийн авраг болсон байт юм аа гэсэн үг. За иймэрхүү байна. За баярлалаа. Та сонирхолтой байлаа. Тэгээд дэлхийн шилдэг өргүүдийг басан тайлбарлах одоо дараагийнхаа дугаараар бүгдээрээ уулзцай хамтаа байсан та бүхэндээ их баярлалаа. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар Future of Lifestyle Tokyo application болон өв соёл уламжлалт дээдлэгч оюу толгой компани мэддэг ажиллаа. Нэвтрүүлэг NTV Одмондөр радио 107 83.3 гэсэн хостолгоноор та бүхэндээ хүрлээ. За тийм миний хувьд бас агитаага нэвтрүүлэгт орсноос хойш шатрын спортыг бүр тий эргэн санаж ингэж буцаж сэргээж ингэ шатар тоглолдог байсан. Тэгээ манай сонсогч ч гэсэн бас адилхан бас нэвтрүүлгээ үзээд бас шатар тоглож байгаарэ гэж хүсье. Тэгээ дараагийнхаа дугаараар уулзъя. Баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Удаа өвчлийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.